Кофе бол хайр юм. Гэдэг таахгүй. За уушлаарай манайхаа. Кофе хараад жоохон сэтгэл догтлоод. Зүрх хараа. Зүрх энэ төр зурсан шүү дээ. Нэг хартаа. Би ингээд янз бүрийн арт зурж өгч мөхөр айгу баярлалдаг шүү. Ингээхэнд өдрөө эхлэхээс өмнөөс кофетойгоо доорож 2 аяг уус уух хэрэгтэй гэдэг юм л шүү манайхаа. Тэгэхгүй бол кофе чинь нөгөө нэг айгүй их бие чинь усыг шингээгээд авчдаг юм байна л да. Тэгэнгүүт тэрийг нөхөхийн тулд яг кофе болгонтойгоо дараагийн нэг иймэрхүү аягаар 2 ус уух хэрэгтэй гэдэг юм лээ. Зүр барьчих зөө. Лифтэнд майк нь барьдаг болов уу? Ой мандра. Сохорэ. Харанхуу газар вэ? Офс нь хаашаа юм бол? Жохоо айчлаа. Жохоо яагаад байна? Энэ юм байна. Одоо гэрээ. Одоо ингээд нөгөө Монголд нийтийн тээвэр сайн өгчсөн бол ер нь машин барих хэрэг байдгүй. Даан ч одоо яг таксиг нь одоо л арай гайгүй шийдэж байгаа юм санагдаж байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд аюулгүй байдал эмэгтэй хүн ялангуяа гадуур ингээд таксидаад явхад аюулгүй байдал аягүй хэцүү. Тэнгүүт UB Cab-аар одоо ингээд бариад явахаар бас арай манай жолооч аягүй дэмжиж шүү. UB Cab-аар ингээд буух эзэнтэй гэх юм уу? Одоо яг ингээд бүх бүртгэл нь явагдаж болохоор аягүй аюулгүй. Тэр талаасаа ер нь одоо арай гайгүй болж байна гэж би бол бодоод байгаа. Тэгэхээр такси бас гайгүй бариад ажил амжуулаад авах боломжтой болж байгаа. За, манай студийн Regis Place гээд энэ офс байрлалтай. Хэдүүлээ энэ Тимети өшөө гэж мэдэх бол Тимети өшөөний зүүн талд. Гой барилга байгаа. За өнөөдрийн хэвлэлийн блогийн гол зорилго маань бутлаа хэрхэн сонгох вэ гэдэг зөвлөгөө өгч байгаа. Тэгэхээр ер нь айгүй олон хүнд хэрэг болох байх гэж бодож байна. Яг бүх хувцас сонгох бол нэг асуудал байдаг. Бутал яг тэрэн дээр зохицуулж өмсөх гэхээр айгүй олон юм бодох хэрэгтэй болдог. Тэнгүүт чанар байна, загвар байна, хөл өвтгөө юу, яг хөлөнд хөл май харагдуулахгүй юу гэл айгүй их олон факторууд байдаг. Тэнгүүт энийг сонгох гэхээр айгүй хэцүү байдаг юм байна л да. Тэнгүүт энэ талаар мэдлэг олгох гэх юм уу? Ер нь бол хүмүүс сонгоход одоо тус олох үүднээс энэ блог эхлүүлж байгаа. Тэгээд хэдүүлээ нэг нэлээд олон янзын загвар байдаг гутлын дэлгүүр дээр очино. Тэрэн дээр би ер нь жишээ болгож авах үүднээс тэр дэлгүүр дээр очиж байгаа. Тэгээд тэр дэлгүүр дээр очиод яаж гутлынхаа чанарыг харах юм те? Дээр нэмээд загварыг бас яаж сонгох юм? Ямар хувцсан дээр ямар гутал өмсдгийг ингээд бүх талаас нь зөвлөгөө өгч байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд ерөнхийдөө айгүй хэрэгтэй зөвлөгөө болох байх гэж найдаж байна. За хэдүүлээ тэгээ удахгүй уулзцгаая. Яа хэдүүлээ одоо зайсан Star төв дээр ирсэн байгаа. Тэгэхээр зайсан Star төвд гутлын дэлгүүр гэхээр одоо хэдүүлээ харагдаж байгаа бол Rilco гэдэг брэнд рүү орох гэж байгаа. За би зам харахгүй бол яг унтчихнаа. За Rilco. Яг нөгөө нэг гутлынхаа заавар зөвлөгөөг өгөх гэхээр хэдүүлээ яг практик дээр ярих хэрэгтэй. Ямар гутал гэдэг ингээ харуулъя гэхээр бүх төрлийн нөгөө нэг загвар нэг дор байх тийм дэлгүүр шаардлагатай байсан. Тэгээ Rilco-г сонгосон шалтгаан нь нэгдүгээр чанартай. Тэгээд хоёрдугаар болохоор арай нөгөө нэг албан ёсны гэдэг утгаараа байнга шинжлэгдэж идэм байлээ л дээ бараа. Тэгэхээр яг нөгөө нэг цаг үетэйгээ нийлүүлж алахгүй бол бас жоохон хоцрогдсон трендing гутлууд аявих байгаад байдаг болохоор Rilco-г сонгосон байгаа. За хэдүүлээ оролцгоё. За эднийд шинэ бараа нь буусан юм шиг байна. New collection гэсэн байна. Энэ хавьд арай шинэ загварх нутал байгаа юм шиг байна. Тэгэхээр ер нь бол яг Porsche улсын брэнд юм байлээ. Porsche-с орж ирдэг гэжсэн.
Тэгээд яг seasonдээ гутлууд нь шинжлэгдээд явдаг болохоор одоо жоохон хавар намрын гутлууд нь далт хийцэн юм шиг байна. Тэгээд жоохон илүү 100 тал руугаа одоо чинь нэмэх өнөөдөр чинь баг нэмэх 18 метр байсан уу? Тэгэхээр аргагүй л те. За энэ хавар юм хөө. Хэдүүлээ одоо гутлаа хэрхэн зөв сонгох вэ гэдэг зөвлөгөө өгөө явж байгаа. Тэгэхээр хамгийн нэн төрөнд өсгийтэй гутлан дээр ярьцгаая. Өсгийтэй гутал за ямар хэдэн сантиметрийн урттай байвал илүү эвтэйхэн байдгийг, эсвэл гоёлын үед хэдэн сантиметр өмсөхийн те, эсвэл бүдүүн өсгийтэй юм уу, нарийнх өсгийтэй юм уу гэж зөндөө их асуудлууд байдаг. Тэрэн дээр ихлэ ярьцгаая. За тэгэхээр эднийд хамгийн өндөр загварны стима гэдэг загварны юм байна. Тэгэхээр энэ нь 9 см, хамгийн өндөр нь 9 см гэсэн үг. Тэгэхээр би бол өдөр тутамдаа өөрөө 9 см өсгийтэй гутал өмсдөг. Гэхдээ тэрийг ч гэсэн сонгохдоо эвтэйхэн байх уугүй юу гэдгийг бас айгүй сайн бодож сонгодог. Тэгэхээр тэр нь юунаас шалтгаалтай юм гэхээр материалаас нэгдүгээр шалтгаалж байгаа. За энэ жишээ нь арьсан материал тий. Арьсан материал бол одоо илүү пластик лакан материал уу гэдэг дээр бодох хэрэгтэй. Хэрвээ арьс бол явандаа хөлт чинь хөвшөө суучдаг. За пластик материал бол хэр баргийн хөвшгүй гэж анханасаа бодож авах хэрэгтэй. Хөвшгүй юм бол яг миний хөлөнд одоо таарж байгаа юм уу юу гэдгийг сайн бодож авах хэрэгтэй. Тэгэхээр тэрнээс гадна за гутланд бол маш хамгийн хөрөнгө оруулахад асуудалгүй одоо хувцсны хэсэг бол гутал болон цүнх. Яагаад тэгэхээр айгүй удаан хэрэглэнэ гэдэг талаас хөрөнгө оруулахад бол харамсах зүйл байдгүй. Тэгэхээр энэ оёонууд, наалтууд тий эднэрийг нь маш сайн харж иж одоо сонгоно тий. Гутлын чанарыг сонгохын чанарыг хамгийн их илтгэдэг зүйл бол энэ ойдлууд, хоорондох наалтууд эднийг маш сайн харж авах хэрэгтэй. Тэгээ яг цэвэр арьс юм уу, үгүй юм уу тий. Тэгэхээр энэ бол хөлт эвтэйхэн байхаар харагдаж байна. Яагаад гэдгийг би тайлбарлая. Хичнээн 9 см өндөртэй ч гэсэн ийм зөөлөн арьс байгаа. Яг одоо ингээд хоёр талаас нь ингээд харуулвал. Тэгэхээр нэг иймэрхүү ингэж одоо базагдаж болж ивэл ер нь хөлөнд чинь гайгүй суучна гэсэн үг. За тэгэнгүүт за энэ хит өндөр байна гэх юм бол за энэ 9 см тий. Хамгийн өдөр тутмын хэрэглэн зохимжтой байдаг нь бол нэг 6 см. Тэгэнгүүт намхан одоо нарийнхан тэгээ бүдүүн үсгийн талаар яриа л да тий. Тэгэхээр бүдүүн үсгийн чивтэйхэн энэ нь бол мэдээж арай энээсээ энийг нарийнхан үсгийтэй нь бол арай эвгүй бах. Гэхдээ бүдүүн үсгийтэй нь илүү эвтэйхэн. Гэхдээ гол одоо гутлын эвтэйхэн байдаг шалтгаан маань үсгий дууссан газраасаа яг доошо чигээрээ явсан байх ёстой буюу хамгийн арын хэсгээс шууд чулуун явцсан байх одоо ёсгүй гэсэн үг. Энэ дээр арай өөр нь бүдүүн учраас одоо тэр чигтээ спорт буюу ингээд дэм болоод өгчөж байгаа. Тэгэхээр бүдүүн үсгийтэй нь илүү эвтэйхэн байдаг. Энэ дээр эвтэйхэн байгаа шалтгаан нь яг өсгийний доор ингэж явж байгаа. Хизээч эндээсээ доошо шулуун явцсан гутлыг бити сонгож байгаарай. Эннээсээ доошо шулуун ингээ явцсан байх юм бол хизээч хөлт чи эвтэйхэн бол байхгүй гэсэн үг. За тэгээ хөлний өргөн нарийн талаар яриа л та. За энэ хоёр гутлан дээр ярив. Хэрвээ та хүн болгон янз бүрийн хөлтэй. Тэгэхээр хэрвээ өргөн хөлтэй бол ийм жоохон урагшаага нарийнхаа ороод ирсэн хоншоор мэдээж логикоор ингээ хөлий чинь энэ хаваасаа барьж байгаа учраас арай эвгүй байна. Тэгэхээр хэрвээ өргөн харцангуй өргөн хөлтэй гэвэл иймэрхүү загварыг сонгол зүгээр. Илүү дөрвөлжин юм уу бөөрийнхээ орж ирсэн загварууд таны хөлийг чинь яг одоо эндээ ингээд илүү зайтай учраас хамаагүй эвтэйхэн байна. Дээр нь нэмээд дөрвөлжин үсгийтэй. Тэгэхээр иймэрхүү үсгийтэй гутлал өргөн хөлтэй эмэгтэйчүүдэд илүү зүгээр байдаг. За хэдүүлээ тэгээд хувцалтан дээрээ өмсөд энэ гутлуудынхаа талаар дахиад дэлгэрэнгүй ярьцгаая. Хэдүүлээ үсгийтэй гутлан дээр ихлэ ярьж байгаа тийм. Тэгэхээр хамгийн одоо яг миний өмссөн байгаа бол 9 см үсгийтэй ийм өндөр үсгийтэй гутал байгаа. За хоёр дахь нь болохоор 6 см үсгийтэй. Илүү практикл те өдөр тутамдаа өмсгөх зүгээр. За тэрнээс бүр эвтэйхэн гэвэл бүдүүн үсгийтэй. Одоо өмссөн байгаа 9-10 см үсгийтэй гутлууд бол дандаа миний өөрөө өмсдөг үсгийтэй гутлууд. Тэгэхээр ийм өсгийтэй гутлыг маш зөв сонгохгүй бол ер нь бол хөлд эвгүй байдаг. Тэгэхээр яг энэ гутлын хувьд бол айгүй эвтэйхэн юм байна. Би ер нь иймэрхүү эвтэйхэн гутлуудыг сонгохыг ер нь бол зорддог. Тэгэхээр хэдүүлээ за энэ гутал бол хэтэрхий өндөр байна. Арай өдөр тутамдаа өмсөхөд хэцүү гэвэл 6 см-ийг нь үзье. За энэ 6 см гутал бол ер нь бүтэн лүкээр ингэж харагдаж байна тий.
бас цэгцтэй хөөрхөн эвтэйхэн. Гол нь нөгөө хүнд амьдралын хэрэгцээгээ практикл байх үүднээс бодох хэрэгтэй. Үнэхээр би энэ гутлыг өдөрт бараг худалч хүнд 8-аас 10 цаг өмсч чадах уугүй юу гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Тэхийн тулд нэгдүгээрт 6 см гэдэг бол хит өндөр биш, хит намхан биш. Хоёрдугаарт арьсан гутал сонгох хэрэгтэй. Арьсан гутал наандаж чийг татахгүй. Тэгээд бас дээр нь нэмээд зөөлөн арьс бол хүлд чинь суугаад өгчнө. Тэгэхээр ер нь бол арьс дундаа зөөлөн арьсан. Тэгээд өндөр нь болохоор 6-аас хитэрэхгүй те 6 см дотроо сонгох хэрэгтэй. Ингэж одоо янз бүрийн тейлер, борлуулалтын ажилтан за бүхэл хүмүүс хэрэгцээ гарч байгаа өдөржингөө өсгөтэй гутал өмсөх. Тэгэхээр ийм өсгөтэй яг иймэрхүү хэлбэртэй ийм гутал сонгол өөрт чи айгу практикл байна гэж ойлгож болно. За ингээд ч хүлд эвгүй байна. Өсгөтэй гутал дөнгөж өмсөх сурж байгаа болохоор хэцүү байна гэдэг хүмүүс байдаг. Тэгэх юм бол хэдүүлээ энэ бүдүүн өсгөтэй гутал руу өмсгөр ямар харагдах нь харцгаая. За энэ бол харьцангуй илүү бүдүүн өсгөтэй намхан 6 см гэдэг бол нэх амар өндөр биш. Хэр оргийн хүн бол баг өмсчиж чадна. Тэгсэн мөртлөө бейж өнгөтэй. За одоо тэгэхээр энэ бейж өнгөтэй бөгөөд бүдүүн өсгөтэй. Тэгээд 6 см байхын давуу талыг би хэлээ л дээ. Нэгдүгээрт хит тийм шовх биш. Энэ хэсгээрээ илүү өргөн байгаа. Тэгэхээр хүлд илүү эвтэйхэн байдаг. Та нэг ялангуяа урдуураа өргөн хөлтэй бол иймэрхүү загвартай арай өргөний сонгосон дээр. Бүдүүн өсгий гэхээр мэдээж илүү тулгууртай байгаа. Дээр нь бейж өнгөтэй гэхээр бейж өнгөтэй гутлын нэг давуу тал нь за брюкен дээр өмсч болно. Тэгээд джинсэн дээр өмснө, юпкэн дээр өмснө, палажин дээр өмснө гэдэг бүх талаасаа практикл гэдэг утгаараа иймэрхүү гутал нэг байвал ер нь хүн болгонд аягүй хэрэгтэй. Тэгээ энэ дээрээ одоо өөр лук бүрдүүлээд хэдүүлээ ямар харагдах нь харцгаая. За джинсэн дээр өмссөн. Тэгвэл түрүүнийхээ хамгийн эвтэйхэн гэж хэлжсэн гутлаа. Тэгэхээр ер нь бол анхлан сурагчид болон өсгөтэй гутлан дээр дөнгөж явж сурж байгаа хүмүүс тэгээ илүү олон цагаар ажилладаг хүмүүст бол энэ гутлыг санал болгосон. Тэгээ энэ гутлан дээр джинс өмсгөр бас ингэж харагдаж байгаа. Джинсэн дээр бол маш гоё зөгтөг. Энэ нь болохоор өнгнөөсөө шалтгаалж байгаа. Яг энэ дээр хар өнгө гэхээс илүү ийм бейж яг хөлний одоо арьстай ууссан өнгөтэй байгаа нь илүү таатай харагдаж байгаа. Тэр нь яагаад тэгэхээр илүү арьснаас цаашлаад ингээд уусаад илүү өндөр харагдаж байгаа гэх юм уу? Хөлийг нь үргэлжлээд явж байгаа юм шиг харагдаж байгаа учраас тэгээд энэ өнгө нь юпк палажин дээр амар гоё харагддаг гэж хэлсэн. За хэдүүлээ одоо ингээд илүү чөлөөтэй хувцас өмссөн учраас яг ийм лукн дээр намхан гутал өмсмөр байвал ямар гутал өмсөх ёстой юм бэ гэж хүмүүс аяг асуудаг. Тэгээ кет өмсөх юм уу? Гэхдээ кет бас хитрхи чөлөөтэй болчиход байдаг. Тэгэхээр loafers болон mules гэж ярьдаг. Илүү чөлөөтэй намхан загварын энэ гутлуудыг яаж харагдах нь харцгаая. За loafers солилцсон. Одоо ер нь бол амар хөл дэвтэйхэн болсон гэсэн үг. Энэ өстой гоё хөл дэвтэйхэн loafers байна. Зарим loafers нэг тийм жоохон хатуу материалтай болохоор ч юм уу бараг өсгөтэй гутлаас хөлд эвгүй байдаг гэх юм уу. Тэгэхээр loafers сонгохдоо ч гэсэн хэдүүлээ зөв за намхан юм чи хамаагүй гэж бодож болохгүй. Хатуу барьсан хөлд чинь ингээл өмсөөл үцхэд тас барьсан байвал бити эзэж бити авч байгаарай. Сууж өгч явах хэвээр. Хөлийг чинь ингээд аюу гой тэврээд авж байгаа юм шиг мэдрэмжгээд яриад байгаа. Тийм мэдрэмжийг тэдрэмжтэй гутлыг одоо хайж байгаарай. Тэгэхээр тийм мэдрэмжтэй гутал ямар гутал өгдөг вэ гэхээр ийм арьсан материалтай. Ер нь л бол гутлыг яг шалгахтаа арьсан, тэр дундаа зөөлөн арьсан, иймэрхүү гутал бол хамгийн эвтэйхэн. Мэдээж дандаа бүгдийг нь ийм ав гэсэн үг биш. Гэхдээ үнэхээр одоо өөрийн чинь гол сонгож байгаа шалтгаан нь хөлд эвтэйхэн байх гэж бодож байгаа бол ийм зөөлөн арьсан гутлууд аль болох сонгож авах хэрэгтэй. Тэгээ loafers дундаа хит хатуу тийм юутай лакан одоо loafers-ууд бас аяг их байгаа. Лаканч байсан дотор тал нь арьсан ядаж дор хаяж тэхгүй болохоор амар чийг татдаг. Тэгээд чийг татаад байгаа гутлыг бол хэр оргийн хичнээн гоё ясан ч гэсэн ямар ч хүн ер нь бол өмсөхгүй. Тэгээд хэдүүлээ энийг хажуу талынх нь одоо moccasins mules гэж ярьдаг. Одоо ингээ арталтаа онгорхой тий. Жохон тавч шиг гэх юм уу? За энэ ямар харагдах нь харъя. Хоп. Оо гоё харагдаж байна тий. Өөртөө амар гоё харагдаж байна тийм ээ болцсон. Тэгэхээр энэ бол надад бол аюу гоё таалагдаж байна. Өстой ингээл баг хаан чамаагүй чирээ явчих юм санагдаж штэ.
За одоо ингээд хэдүүлээ цүнхээ нэг тайлаад. За джинсэн якн дээр. Иймэрхүү мюлсиг ер нь джинсэн якн саяны пижакч болно л доо. Гэхдээ ийм бүр гоё залуулаг vibe оруулахын тулд савхин хөрмөн дээр өмслөг гоё харагддаг. За ерөнхий лук бүтнээр нь харуулчих тий. Айгуу гоё орж ирж байгаа. Тэгэхээр савхин хөрмөн дээр энэ moccasin's mules бол айгуу гоё харагддаг. Джинсэн дээр ялангуяа бас. Тэгээ одоо энийгээ брюкээр сольсон ч гэсэн болно. Брюкэн дээр бас угаасаа гоё зөгцөн. Ихэнх брюк чи хар өнгөтэй байгаа. Тэгэхээр одоо иймэрхүү хар mules авцсан байлаа гэхэд ингээд л хөлдөө эвтэйхэн, гоё сэрүүхэн, гол нэгнүүгээр нь бараг салхи ороод тий. Тэгэхээр айгүй олон хэрэглээтэй талаас нь бодож явах хэрэгтэй. Хувцас авч явахдаа одоо гутал ялангуяа авч явахдаа нэг л хувцсан дээр өмсөөл болчдөг бол айгүй одоо үнтэй нэгдүгээр гутлыг жоохон хөрөнгө оруулж одоо үн зарж авч явах хэрэгтэй чанартай гутал. А тэгэнгүүт тэгээ авцсан гутлаа нэг л төрлийн хувцсан дээр өмсдөг бол айгүй харамсалтай шүү дээ. Тэгэхээр бүх талаас нь олон хэрэглээтэй тийм гутал авч явах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд сүүлийн үед бүр тренд болоод байгаа арай зузаан ултайг хэдүүлээ өмсч үзье. Зузаан ултай энийг бол бас айгүй юун дээр гоё харагддаг юм бэлээ. Юбг. Богинохон ийм юбг даашин цэнтэн дээр ч гэсэн айгүй гоё харагддаг юм бэлээ. За хэдүүлээ джинсэн дээр ямар ч өсөн өмсөд нэг хараадах юм. Вау, энэ бүр хүлэвтэй юм байна. Бараг кет юм шүү. Гоё юм байна. Би бол ийм зузаан ултайг өмсч үзэж байгаагүй. Дандаа намхныг нь өмсдөг. Энэ өстой гоё юм байна. Одоо миний бараг амар шунал хөдлөд байгаа юм шүү. За ингээд одоо хэдүүлээ эннийх нь ойрхоноос харуулъя. Ийм зузаан. Тэгэхээр одоо эн чинь нэг хэдэн санжийн те 3 см. Доор хойш нэг 2-3 санж бол өндөр болчих юм байна. Тэгэхээр энэний эвтэйхэн байгаа шалтгаан нь илүү зузаан ултай болохоор аль аль талаасаа одоо юу гэх хөл чинь өөрөө ийм нумтай байгаа шүү дээ те. Тэгэхээр нумтай хөлн дээр хизээч одоо балерина те балеринаг амар хүмүүс эвтэйхэн гэж бодоод байдаг. Яг үүндээ хамгийн эвгүй гутал бол балерина шүү дээ. Яг тас хавтгай ямар ч нум байхгүй гутал гэдэг бол хамгийн хөлд эвгүй гутал. Тэрний оронд баг төрөний иймэрхүү өсгөтэй гутал өмссөн дээр. Энэ ягаад тэгэхээр нумтай те. Энэ ч гэсэн нумтай. Нумтай байгаа учраас илүү эвтэйхэн байгаа гэсэн үг. Яг хөлийг одоо энэ орж ирж байгаа юм лайныг харж байна уу те. Энийг нум гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд дотор нь нэмээд энэ cushion гэдээ ярьж байгаа зөөлөвчтэй байх хэрэгтэй. Зөөлөвчтэй, нумтай. Ингэж байж хүний биеийн натурал одоо тэр анатомтой одоо нэг уялдаатай байх хэрэгтэй гэх юм уу. Тэгэхгүй илүү яг тас хавтгай балерина бол хизээч хөлд эвтэйхэн байдгүй гэдэг хэдүүлээ санаарай. Балеринач байсан дотроо ийм cushion-ороо нумтай байх хэрэгтэй байдаг. Тэрийг нь сайн хараарай. Яг ингээд нумтай байна уугүй байна уу гэдгийг дандаа анзаарж байгаарай. Хэдүүлээ түрүүн энэ баг кет шиг юм байна гэснээс кет өмсч үзье. Би яг кетэн дээр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр кет одоо poots те ер нь бол sneakers. Тийм sneakers-ийг хэрвээ бүх талаас нь хэрэглээтэй бай гэж бодвол цагаан өнгийг авсан дээр. Тэгээд хэрвээ джинсэн дээр ч өмсөд юбг палажин дээр ч гэсэн бүгдэн дээр нь өмснөө гэвэл энэ шиг ийм цэвэрхэн нэмгэн ултай тэгээ нарийнхан хийцтэй ийм нарийн хийцтэйг авсан зүгээр. Тэгэхгүй бол хитрхи бас бамбарыг авчвал юбгэн дээр ч юм уу палажин дээр бас өмсч чадахгүй байж магадгүй. За хэдүүлээ энэнийг энэ джинсэн дээр яаж орж ирэх нь харъя. Энэ юуных нь кетин би юундаас нь сайтаас нь харж ирсэн юм аа тайлбар нь аюу таалагдсан. Яг ийм амьсгалдаг одоо гутал гэж ярьдаг. Тэгэхээр нүхтэй. Тэгэхээр ингээд агаар айгу бүрэн сайн нэвтрүүлдэг учраас чийг татахгүй мөөгөн цөртөхгүй гэж бичсэн байсан. Тэгэхээр кет бол одоо хамгийн гол баг шалгуур нь тэр шүү дээ тий. Кет бол гүүж байгаа хүмүүст яг зөндөө их хөдөлгөөн хийж байгаа. Идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа гутланд бол илүү агаар сайн нэвтрүүлдэг байх нь чухал. Одоо ганган мэдээж байх нь чухал ч гэсэн хамгийн гол шалгуур нь бол агаар нэвтрүүлдэг илүү тийм юутай байх хэвээр. Эрүүл ахуйн талаас шаардлага хангах хэвээр гэх юм уу? Тэгэхээр хэрвээ зүгээр кет авч байгаа бол сайн кет авч явах хэрэгтэй. Одоо хөлний эрүүл ахуй гэж бас байна шүү дээ тий. Хөлийг
хитрхи чиг татаад ингээд чиг татах гутал өмсөд байвал хөл нь одоо мөөгөн цэртэн тэр гутал маань тэгээд тэр чинь өөрөө халдвартай цаашаага хөлний өвчин хүртэл үүсгдэг асуудалтай байдаг. Тэгэхээр тэр талаас амьсгалдаг гутал буюу ийм нүхтэй тэр одоо нөгөө нэг бүх талаасаа загвар нь одоо эннийхэн доотлын тэр улавч нь уландаа одоо ингээд нүхтэй нүх жижигэн нүх гаргацсан. Тэгэхээр тэр нь илүү ингээд агаар нэвтрүүлж идэг. Тэрийг дагаад чийг татдаггүй гэсэн үг. Тэгэхээр за хэдүүлээ ингээд харахаар яа одоо зуны улирал эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ сандаалны улирал эхэлж байгаа. Тэгэхээр энэ дөрвөлжин өсгийтэйг яг сонгосон шалтгаан маань бас л илүү эвтэйхэн байх үүднээс тэгээ өнгө нь бол яг ийм оранж илүү цоглог болохоор яачлаа өмсчлөө. Тэгэхээр ийм блок хийлс буюу дөрвөлжин өсгийтэй гутлын давуу тал нь угаасаа түрүүнээс хойш дахин хэлж байгаа мэдээж тулгууртай учраас эвтэйхэн. Тэгэхээр хэрвээ дөнгөж өсгийтэй гутал өмсч чадахгүй ч юм уу хөл дэвгүй байдаг гэвэл иймэрхүү өсгийг сонгол зүгээр арай өмсч чаднаа гэж байгаа бол нарийнхан байвал мэдээж илүү цэвэрхэн одоо иймэрхүү өнгөтэй бэж өнгөтэй, хар өнгөтэй, нарийнхан тэгсэн мөртлөө бас нэг хит өндөр биш 5-6 см ч юм уу те. Тиймэрхүү загварууд бол байдаг. Тиймэрхүү загвараас нь нэгийг авчи те. За. Окей. Иймэрхүү сандалууд бол маш цэвэрхэн бүх юм дээр өмсч болдог шүү дээ угаасаа те. Тэгэхээр хит өндрийг би бол одоо чинь бас өндрийг л өмсдөг л дөө 9-10 см-ыг өмсдөг. Гэхдээ илүү практикл байх үүднээс бол яг иймэрхүү нэг 5 см илүү ийм намхан өсгийтэй. Тэгээд мэдээж бэж өнгөтэй бол джинс гэх мэт бүгдэн дээр нь зөгцөн. Хар байвал арай official юм брюк ч юм уу те ерөнхийдөө хар савхин юу бүх ч юм уу арай дагуу бас өмсөл зүгээр гэсэн үг. Тэгэхээр нэг иймэрхүү энгийнийг бас сонгож болно. Тийм яг энэ дээр ярих гэж сандал сонгохдоо энэ хэсгийг маш сайн анхаарч сонгох хэрэгтэй. Яг сандалыг за айгүй хитрхийн нарийнхаа олонтой бол нөгөө нэг хит урагшаага гүгээд хөл маань энэ баг илүү газар хүрэх гэдэг зарим нарийнхан хөлтэй хүмүүс. Тэгэхээр тэрийг нарийнхан байх юм уу эсвэл ийм өргөн байх юм уу гэдгийг айгүй сайн бодож иж авах хэрэгтэй. Нарийнхан хөлтэй байх тусмаа энэ хэсэг нь өргөн байвал зүгээр ер нь бол. Тэгэхгүй хитрхийн урагшаага гүгээд айгүй төвхтэй байдаг. Хөлийг чи яг ингээ бүтэн гоё байрч өгөөд тулгууртай байна уу гэдгийг айгүй сайн анзаарч авах хэрэгтэй шүү. Тэгээ сандаалн дээр ч гэсэн нөгөө нэг cushion гэдэг байгаа зөөлөвч нь бас хിവэрээ. Энэ зөөлөвч маш чухал байдаг. Хит зөөлөвчтэй байна уугүй байна уу гэдгийг харах хэрэгтэй. Тэгээ энэ нөгөө нэг түрүүний яриад байгаа нум тий. Тэгэхээр хэр өөрт чинь спорт өгч тулгуур өгч гинэ гэдгийг сандаа сонгохдоо айгүй анхаарч авах хэрэгтэй байдаг шүү. За. Урт даашин зөмссөн байлаа гэж бодъё. Урт юпг энэ төр өмссөн байхад эндүү ултай гутал хамаагүй зохимжтой байдаг. За одоо ингээ харах юм бол эн чинь ойролцоогоор хийдийн нэг бас 7-8 см байгаа аахгүй юу. Тэгээ урдаа ингээд эн чинь 2 см. Тэгэхээр бараг ер нь ингэж бодож болно. Энэ нэг 8 байгаа бол эндээс 2-ыг хасаад нийтдээ бол 6 см дээр л үндсэндээ явж гин гэсэн үг. Тэгээд тэр нь үргэлжилсэн болохоор хөлд бол маш эвтэйхэн. Угаасаа бараг фитнес эвтэйхэн байж магадгүй. Яагаад тэгэхээр хөл нь газарт ингээд хавтгаас суухгүй яг нумтай байгаа гэдэг утгаараа аягүй эвтэйхэн байдгийг. Тэгэхээр энэ тэр дундаа иймэрхүү бейжийг сонгол зүгээр. За энэ болохоор юу гэж вэ? Rilko Relax гинэ. Тэгэхээр тийм би бас нэр уншижсэн. Энэ Rilko Relax гэдэг бүр энэ тэмдэглэгтэй байхаараа илүү тийм эрүүл мэндийн шалтгаантай, чихрийн шижинтэй, хөл булчин өвддөг тийм хүмүүс яг нэрээ зориулсан байдгийн гэсэн шүү. Тэгээ энэ нүхнүүд нь одоо энэ агаар нэвтрүүлдэг. Тэгэхээр чийг татахгүй гэсэн үг юм байна. Энэ бол айгүй хөөрхөн юм байна. Би бол яг эндүү ултай гутал илүү цэвэрхнийг сонгохгүй бол эндүү ултай гутлын нэг гимтэй тал нь жоохон юу харагдана. Цэвэрхэн өнгө сонгохгүй бол жоохон бандгар харагдах гадаг. Тэгэхээр ийм бэж өнгөтэй эсвэл хар өнгөтэй зааж энд бас нэгрээ ийм сандал нэсэн штэ. Энэ бол одоо хар ингээд классик өнгөтэй. Тэгсэн мөртлөө эндүү ултай сандал байгаа байхгүй. Энэ яг түрүүний нөгөө хэдүүлгийг харж ирсэн бэйжийн харна. Тэгэхээр энгийн энэ одоо битүүгэнч бай, энэ онгорхойгонч бай, джинс тэгээд брюк, за өөр урт палажнууд, зуны урт палажнууд, зуны урт юпгнууд бүгдэн дээр нь өмсөл айгу зүгээр байдаг байхгүй. Тэгэхээр далайн эрэг мэрэг дээр ялангуяа өсөд гутал өмсөд яваад ах айгу нэттэй шүү дээ. Тэгэхээр далайн эрэг дээр ч юм уу халуун оронд очих юм бол иймэрхүү эндүү ултай гутал сонгол айгу зүгээр байдаг шүү. Энэ бас
Энийг би түрүү харж ирсэн. Энийг би ээжтэй айгу хөөрх юмний харж ирсэн. Энэ айгу хүлд гол нь тулгууртай эвтэйхэн юм байлээ. Тэгэхээр одоо манай ээж болохоор эмнэлгийн хүн л дээ. Тэгэхээр эмнэлэгт ажилладаг хүмүүс чинь нэгдүгээр айгу цэвэрхэн цайвар өнгийн гутал өмсөх шаардлага байдаг. Тэгээд дээр нь нэмээд удаан айгу их цагаар ингээд зогсдог учраас чийг татахгүй хүлд эвтэйхэн байх маш чухал байт юм билээ. Тэгэхээр тийм хүмүүст бол яг энэ гутал айгу зохимжтой санагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм гутал олох чинь айгу хэцүү байдаг юм аа. Яг үнэхээр гадуур ийм чийг татахгүй тэгээ хүлд эвтэйхэн гуталнууд айгу ховор. Тэгэхээр би бол одоо нөгөө эмнэлгийн ажилтнууд айгу бодоод байна л та яг зохимжтой юм байна гэж. Энэ бол айгу гоё загвар байна. Айгу хүлд эвтэйхэн байхаар. Тийм дээр нэмээд ийм эрзэний уултаа хахаар бас халтардгүй шүү дээ тий. Иймэрхүү халтрахгүй байх шаардлага маш чухал байгаа бол эрзэний уултаа гутлууд авч байгаарай. За хэдүүлээ өнөөдөр гутал яаж сонгох вэ гэдэг зөвлөгөө өгсөн байгаа. Тэгэхээр гутлыг нөгөө нэг сонгохын тулд бүх гутлан дээр янз бүр байдаг болохоор нэлээд олон төрлийн гутлан дээр харсан өсгийтэй гутал, намхан loafers тэгээд ket, за юун дээр сандалс гэд бүгдэн дээр нь харсан. Тэгэхээр гол ярьсан зүйл маань арьсаа зөв сонгоорой тий, чанартай арьс сонгоорой гэж байгаа. Хатуу арьснаас илүү хэрвээ хүлд эвтэйхэн байх нь чухал гэж бодож байгаа бол зөөлөн арьс сонгоорой. Тэгээ ингэж базаж үзээрэй гэж би хэлсэн. Ингээ нугларч ийн үгүй юу те. Тэгээ дотор талдаа бас арьсан байвал чийг татахгүй. Тэгээ тэр дундаа бас cushion гэдэг одоо энэ зөөлөвч буюу доороо зөөлөвчтэй байна уугүй юу? Тэрнийг нь гол нь шалгаж байгаарай. Дээр нь нэмээд баг зэрэг ядчил энэ шиг баг зэрэг нумтай те. Бүр ингээд газар дээр хөлчин буух биш. Хөлний чинь анатом нь өөрөө юм нумтай хэлбэртэй байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хэлбэрийг чинь дагсан гутлыг авбал илүү эвтэйхэн байна гэсэн үг. За тэгэхээр та бүхэнд өнөөдөр өгсөн зөвлөгөөнүүд маань багч гэсэн хэрэг болсон байх гэж найдаж байна. Хэдүүлээ дараагийн дугаараар дахин уулзцгаая.